Сайн байцгаана уу? Би Бадмараг ахлах сургуулийн сурагч Хонгор Зулайн. Одоо 1:15 болоод хичээлийн дараа нэвтрүүлгийн маань дараагийн дугаар манай Бадмараг ахлах сургуулиас үргэлжилж байна. Би та бүхэнд сургуулийнхаа хамгийн гоё хэсгийг танилцуулъя. Энэ зурагнуудыг манай дөрвөлгийн ангийн хүүхдүүд зурж бүтээсэн байгаа. Манай сургуулийг маш гоёор чимж гоё гэрэлтэй харагдуулдаг. За манай ерөнхий яатны хичээл маань завсарласан ч гэсэн миний хичээл үргэлжилсээр л. Одоо манай сургуулийн энэ хаалга бүрийн цаана өөр хүүхдүүд өөр хичээлээ давтаад байж байгаа. Энд нэг чимээ гарч ин тэдэлээ харцгаая. Манай хүүхдүүд, манай сургуулийн хүүхдүүд маань ингээд юмаа давтаад хичээлээ тарсан ч гэсэн хичээлээ хийгээд хөгжмөө давтаад байж идэг байгаа. Ер нь бол өсвөр наснд хүн ингээд өөрийнхөө одоо зан чанарыг олж авдаг гэж боддог байхгүй. Тэгээд тэнд бүр найзын оролцоо маш чухал байдаг гэж боддог. Тэгээд ер нь бүх юмаа ингээд хамт хийдэг. Одоо энэ сургуульд яг зорилго нэгтэй ороод ирсэн хүмүүс байгаа шүү дээ. Энэ дундаас бол ингээд сайн найзуудаа олох маш амархан байсан. Тэгээд ер нь бол ангидаа тэгэж амар бүр ингээд сайн найз мэз гээд ингээд бөөндөө ингээд салдаггүй. Тэгээд бөөндөө амар ингээд тэгш найзлдаг. Гэхдээ яг ингээд бүр нэгдүгээр ангиасаа найзлсан найз байгаа байхгүй. Номын эрдэнгээд. Тэгээд тэр найзтайгаа бол бүр ингээд баг гэр бүл шиг хамаатан шиг байдаг. За би одоо дараагийн хичээл эхлэхээс өмнө нөгөө номын эрдэнэгээд найзгаа практикч байгаа байхгүй юу? Тэгээ би энэ хичээлийн дараа гэдэг нэвтрүүлэгт орж чадахгүй нэ намайг худлаа яваад байна гинэ. Чи миний оронд орчих гээд ер нь практикч. Одоо дуудчих. Бэнэ. За. Өнийг асуудал гарсан. За. Чи ангид өрөөд ирээч. Яах юм? Нэг юм ярих гад тарина. Би гогд очих уу? Үгүй ганцаараа өрөөд ир. Аа яа. За. За. Яна. Одоо дуудсан найз маань одоо миний нэгдүгээр ангиас хойш найзлсан хамгийн татан найз ахгүй. Бараг ингээд гэр бүл одоо хамаатнаас ингээд өөрсдөө болцсон. Тэгээд бид хоёр ингээд багтаа ер нь нэг хүсэл мөрөөдөлтэй ахгүй. Тэгээд нэгдүгээр ангиас хойш драмын дугуулна ингээд хамт явж эхлээд одоо хүртэл ингээд хамт тэр мэрэгжлийнхаа дагуу ингээд хамт найзлаад бүр Бадмараг сургуультай жүжигчний ангидаа ингээд бүр хамт орсон. Ингээд бүр багасаа явж байгаа амар сайн найзууд ахгүй. Тэгээд одоо бараг миний ярьсанд итгэхгүй жиж магадгүй за. Тэгээд яах вэ? Би жоох ингэж яагаад вэ наа. Яа. Одоо ер нь бол ер нь их юмд итгэдэггүй за манай ангийнх ингээл би нэрээ ингээл байнга тоглож идэг байхгүй юу? Тэгэл байнга пранк хийгээл ер нь бол итгэхгүй яж магадгүй гэж би жоох хайгаад байна. Тэгэд ингэж орж ирэхээр нь би ингэж доош ард сууж байгаа л ингэж одоо яах вэ? Намайг ингэж болохгүй байна гэдэг наа гэд тэгэж хэлье гэж бодож байгаа. Да. Яг үйлээ. Хөөе. Гэнэ дүр сэнгэлж байгаа. Сайн ингэ нөө эхлээ ингэ бичүүлээ гэсэн байхгүй юу? Тэгсэн ингэ болохгүй байна. Удаан яваад байна. Тэг өөр хүүхэд олно гэдэг. Урлагийн сонгуул юм чи өөр хүүхдээ олдны үстэй гэж. Тэгэд өөр хүүхэд олох юм би чамайг оруулъя. Манай найзыг оруулж байгаа. Тий. Чамайг сонгох байсан. Тэгээд нэг ирээдүйн генералтаас орж исэн чинь тэг таньдаг гээд тэг чамайг хонгороо орно бэлээ. Чамайг оруулнаа. Тийм хонгороо уус чадахгүй юм заяа. Ойлгосноо. Үгүй яднаа. Нэг сургууль хэлж ирсэн. тэг нэгэнд ингээд камер аваад. Энэ дэр явахгүйс бид нар зөндөө хэллээ. Одоо Айгу бэн гэсэн л дээ. Их киност явсан зүгээр. Гайгүй одоо жоох юу яаж явж штэ. Түн зөндөө явчихсан. Юу явсан? Юу гэж асуусан? Юу гэсэн? Эхлээл сургууль хэлцүүлээ. Тэгээд
Юу нь бодлоо нэг аа. Бодлаа ингээд. Бодлаа нэвтрүүлэг ингээд цаанаасаа зохиомл юм шиг яваад. Өөр хөрөлж байгаа. Би стори хийж байгаа юм шиг л авч байгаа. Чи яах юм чи одоо чи яа гэдэг. Юу үгүй. Би чадахгүй. За дахин дээд яа. Ой. Би чадахгүй дээ. Хонгороо оруулаач. Хонгороо оруулаач. Найз чаа. Юу яа. Ямар янзын хүн бэ гэдэг ер нь бол өөрийгөө одоо танилцуулах гэсэн үг. Хөөе. Мэдчихсэн. Яг ийм болчихгүй. Манай ангийн хүмүүс ингээд би нэг ингээд дандаа пранкдаг байхгүй ингээд утцын аваад скол бол ингээд Зөөнөрлөө. ер нь бол ингээд өдрөөхөн пранк хийж байгаа болохоор жоохон ингээд итгэхэ болцсон. Тэгээд мэдчихсэн л байна. Угаасаа ингээд камераас ингээд. За. За өөрийгөө нэг товчхон танилцуулаач. За намайг Нами Эрдэнэ гэдгээ. Энэ хонгор зулын найз байна. 2-1-р ангиасаа хойш нэг дугууланд яваад өдөө хүртэл хамт байгаа. Тийм хүүхдээ наа. Ямар найз лээ миний? Сайн татны найз нагаа. За сая нэг найзгаа пранктэд гараад ирчлээ. Одоо дахиад нэг найз руугаа явж гин. Манай сургуульч нэг олон төрлийн мэрэгчлэл ордон штэ. Тэгээд би нэг найзтайгаа ая зохиогоод ая зохиогчны тэмцээнд 2 жил орох гээд ер нь чадахгүй байх гээд орог байхгүй. Тэгээд одоо энэ жил би бэлдэж байгаа юм хамт оролцож байгаа. Хола. Сэн үгээрээ. Найзны хичээлийн дараа гээд нэвтрүүлэгт орж байгаа байхгүй. Нэвтрүүлэг ээ. Аха. За чи хоёлын нэг энэ ингээд тогтооч. Камер юм уу? Тий. Жижиг влогны камер. Хэрэгдэж байна уу? Жоох юм уу? За. Гэр болж байна. За. Очи хөвөлцсөн юм бүр. Хуйлцсан шүү. За байж байгаа найзгаа танилцуулах мартсан шүү дээ. За манай найзыг холон гэдэг манай ангийн хүүхэд байгаа. Тэгэд хөгжин бүжигээс орж ирсэн төгөлдрөөр дардаг аахгүй. Тэгэд бид хоёр ингээд нотоо ингээд хамт зохиогоод тэгэд манай найз тоглоод тэгэд бид хоёр дараа жил ая зохиогчдын тэмцээнд хамт оролцож байгаа. За одоо жоохон давтаах юм. За би чамраа явуулсан шүү дээ. Энэ хэсгийн жоохон ингээд өргөлттэй тоглоод нэг хурдан шүү дээ хоёулын хянаа. За нэг үзэх үү? За би чамаа ингээ хянаад явна заяа. Тань дээр. Эцэг энийг алдсан. За. Энд дээр фам анжаар. Зөөлхөн. За эндээс одоо нөө шинэ хэсэг нь орчих шүү дээ. Энэ дээр би ми байж байгаад фа алгах зугаад. За. Энэ мигээс шууд доор орохоор амар үсрээдсэн байхгүй юу? За тэгвэл хоёул За эндээс дахиад явчих. Энэ хэсэг жоохон утгартай нүү? Жоохон юм хүү? юу юм хойлоо? Харин
би болохоор ингэж бодсон байхгүй эхлээд жоохон зөөлөө явж байгаа. Тэгээд өксөж байгаад ингээд дуусгах ихээр амар нэг шууд ингээд дууссан байхгүй. Тэгээд жоохон амсаж байгаа л ингэж дуусгая гэж бодсон юм. Тэгвэл энэ хоёр тактик алгацаад шууд эндээс авчих. За дахиад эхлэх үү? За бүтэн нэг явчих заяа юу. За. Ангийнхаа хамгийн эрх нь ахгүй юу? Тэгээд ер нь л айгу зөөлөн чанартай. Гэхдээ яг ингээд мэрэгжлийн хичээл дээрээч гэдэг юм өөхөх ёстой юм дээр бол яг честний хандаж чаддаг. Тэгээд хувь хүний зан чанар маань бол зөөлөн хүн байдаг гэж боддог. Тайзны ярианы хичээлдээ тэгээд хөгжмийн онол санагшуулгын хичээлдээ дуртай. Хөгжмийн онол чинь гоё штэ. Одоо ингээл нот бичээл, өөрөө зохиогоол, ритм зохиогоол тэрийгэ шалгуулаад тий. Ер нь л энэ хоёр хичээлдээ илүү дуртай. Үе тэнгийн хүүхдүүд маань одоо ингээд шантрах тохиолдол байдаг. Одоо ингээл би энэ зүйлийг чадахгүй байна. Би одоо ирээдүйдээ ямар мэрэгчлээ олно гэдэг ч юм уу ингээд тэрийгэ тодорхойлоогүй ингээд шантарсан байгаа хүүхдүүдэд хичээл зүтгэл ингээд их байж иж тэр зүйлийнхээ үр шимийг амсдаг гэж боддог байхгүй. Маш их хөдөлмөрөл тэрний хариуд чамд ингээд бэлэг өгөх хаа гэж би боддог. За. Ер нь энэ хоёр тактик жоохон өргөөл, жоохон эрчимтэй болгочих юм шүү дээ. За. Хойлоо нэг сонгодог бүжгийнхаа хичээл бит хоёроо орох хэрэгтэй байхгүй юу? 3 цаг болоод бит хоёр сонгодог бүжгийн хичээлдээ орох гэж байна. Чи нэрээ хэд гэж ярьж байна? Орой юу тэгэл 9-10 өдөр гэж харна шүү. Би бас нэг одоо тараад тэгээ 5-аас сургалтандаа суугаа тэгээ 7 гэж тараад тэгээ амар төвжрээнд явсараад ер нь бол адилхан л ярьд юм. Ер нь бол нөө урлагийн сургууль чинь ингээд чөлөөт цаг гэж баг байдаг байхгүй юу? Ер нь бол өглөө ингээд гэрээсээ 8 гэж гараад орой 8 9 гэж гэртээ ороод тэгээд ер нь бол өөрийгөө хөгжүүлэх, өөр юм хийх, спортоор хичээлэх ч юм уу тиймэрхүү цаг жоохон бага байдаг. Тэгээд нэг онцлог амар гоё зүйл байдаг. Тэр нь юу вэ гэхээр одоо бид нар чинь энд сурж байгаа 10, 11, 12 дугаар ангидаа сурж байгаа. Тэгээ мэрэгчлэр ингээд өдөр болгон ингээд бүх зүйлээ ингээд их бага хэмжээгээр ингээд давтж идэг болохоор нэр нь бол соёл урлагийн их сургууль руу конкурсгүй ордог. За бусад сургуулийн хүүхдүүд ч юм болохоор ингээд конкурстаа бэлдээд унсан бол дараа жил нь дахиж бэлдээл ороод тэгдэг бол бид нар бол конкурсгүй шууд ордог. Ийм онцлогтой сургууль байгаа шүү. За. Хөөцөө харъя. За, бид хоёр одоо ингээд сонгодог бүжгийнхаа зааланд ороод ирсэн байна. Тэгээд одоо бүгдээрээ манай багш болон манай ангийнхантай танилццгаая. Багшаа. Би юм нэвтрүүлэгт орж байгаа байхгүй юу? За, та өөрийгөө нэг жоохон танилцуулчих. Соёл урлагийн их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн бүжгийн багш болон манай багш өргөн байгаа. За, одоо би та нарыг ангийнхаа нэг охинтой танилцуулъя заа юу. Манай Цэнэ зээ. За, би чамаас нэг асуулт асууя заа юу. За, сонгодог бүжгийн хичээл чамд юу нэг таалагддаг вэ? Одоо юу? Ер нь бол их хичээл бүгдээрээ таалагддаг да. Айгаа олон талаар хөгжөөж чаддаг болохоор. Аха. Би нэг Цэнэгийн амнал хийдэг нэг хийдэг юм. Оо яах юм бэ? Нот юм уу те? За, одоо дахиад нэг асуулт асууя заа юу. За, чамд ирээдүйд энэ сонгодог бүжиг яаж нөлөөлнө гэж бодож байна? Ирээдүйн амьдрал ямар ч төрлийн бүжиглсэн ингээд эвсэлтэй болгож чаддаг. Тэгээд эсвэл хатуужилтай болгож чаддаг гэж боддөө шүү дээ. Ер нь ингээд дараа гэдэг талаараа ч гэсэндээ бид нэр айл талаараа одоо аяас тахтаас баястай. Бүжгийн спорт чинь хатуужил суулгадаг. Балет ч ер нь бол тэгээд бүжгийн хэлбэрээс хамгийн хатуужилтай гэж би сонссон. Тэгээд бүр ингээд бадмаркт орж ирээд ер нь ингээд балетээр хичээлж байгаа айгаа баярлж байгаа шүү дээ миний хичээл. Гоё хичээл ороод айгаа гоё тийм. За баярлаа. Бай. За дараагийн найз руугаа явцгаая.
дахиад нэг ихтэй найзаасаа асуулт тусан. Сада. Нааш. Нэг юм асууя заяа. За ер нь ингээд хөвгүүд чинь ингээд нэг бүжигийг сонгодгоо. Тэгээд сонгодог бүжиг нэг тийм дуртай биш эдэн штэ. Чиний хувьд ямар байдаг вэ? Миний хувьд лав илүү дуртай зав. Тэгээ сонголттой болж байгаа. Уян алрахаа байдалтай болох нь сонгодог бүжигтэй илүү дуртай болгож өгдөг. За тэгээд миний яцсан бүжигэлдэн штэ. Ер нь бол бүжигийн ямар төрөлд нь илүү дуртай байх хүн талаасаа? Хувийн талаас их юм бол стрит бүжигээс брейк бүжиг нь илүү дуртай. Харин монгол бүжигтэй илүү хайртай. За одоо ингэ заяа. Чи ингэ найздаа сонгодог бүжигийн хөдөлгөөнүүдээсээ ингээд жоохон хийхэд хэцүү ингээд ер нь бол тийм нэг хөдөлгөөн хийгээд харуулчихдаг. Ер нь анаагийн хамгийн хэцүү гэж. За ингэ зогсоод одоо хаашаа ингэ суугаад энийг нороод цэцэх гэдэг. Энийг бид нэр хийж чаддгүй, охтод нь ер нь хийж чаддгүй. За одоо ингээд бид нар сонгодог бүжигийнхаа хичээл үргэлжлүүлээд орлоо. Тэгээд бэлтгэл дуусгаар уулзцгаая. Миний мөрөөдөл бол театрын жүжигчин болох байгаа. За ягаад кино урлаг биш театрын жүжигийг сонгосон бэ гэхээр театрын урлаг нь одоо үзэгчтэй мэдрээд үзэгчдтэйгээ хамт үзэгчдийн эмоцийг хуваалцаад хамт мэдэрч явдаг учраас театрын урлаг дуртай. Театрын урлагаас илүү кино урлагаар явсан хүмүүсийн карьер одоо илүү өндөр байдаг гэдэгтээ би санал нийлдэг. Гэхдээ театрын урлагаас одоо кино урлаг руу ингээд хөрвөж болдог. Одоо жүжигчин хүн чинь хөрвөх чадвартай байх хэрэгтэй шүү дээ. Тэр нь бол давуу тал болж өгдөг гэж боддог. За манай гэр бүл болон хамаатнууд донд урлагийн хүн байхгүй. Ягаад кино урлаг руу болон театрын урлаг руу ингэж жүжиглэх урлаг руу татагдаж эхэлсэн бэ гэхээр намайг баг байхад манай ээж ингээд амар олон дугууланд явуулдаг гэсэн байхгүй. Тэгээд тэр дундаас ингээд нэгэнд нь явж байгаа амар хурдан уйдчихдаг. Тэгэл кино урлаг тарсан чи бүх юмыг хийж болж исэн байхгүй. Дуулж гин, бүжгэлж гин, шүлэг уншиж гин тий. Бүх юмыг ингээд цогцоор нь хийж болж байгаа учраас кино драм гэдэг урлагийг одоо ингээд бүр 1-р ангиасаа сонгоод тэгээд дугууланд нь яваад одоо Бадмаар ахлах сургуульд ороод тэгээд жүжигчнэрээс орж байна. Би ирээдүгээ төсөөлөхдөө одоо Орос руу манай монголч нь Орос школтой гэж явдаг штеп. Тийм болохоор тэгээд Оросд театрын урлагаар сураад тэгээд ирээд улсын драмын Эрдмийн театрт орё гэж тийм зорилготой байгаа. Би яг жилийн өмнө одоо Girls 3 гэдэг кинонд октод шалгаж авнаа гэд тэгээд пробонд орж исэн байхгүй. Тэгээд яг ороод 2 шаттай байсан. Эхний шатанд нь хасагдаад тэгээд одоо хөдөө орон нутгаас ч юм уу ирж чадаагүй хүүхдүүд байвал одоо ингээд дахиад пробны хугацаагаа сунгаж гинэ гэхээр би дахиад очсон байхгүй. Тэгсэн чинь одоо ингээд тохирох дүр гэж байд юм байл яг тэр дүр тохирж байгаа хүүхэд гэж байд юм байна. Тэгээд чамаа ингээ муу болохоор чи ингээ хасаагүй. Яг энэ чиний одоо хувь хүнд чинь таарах юм дүр алгаа гэд тэгээд яг хасагдчихсан байхгүй. Тэгээд би за ер нь л ингээд кино урлаг ингээд тэр үеэс бүр ингээд шантарчсан. Кино урлаг угаасаа биш юм байна. Би зүгээр театрын урлагаараа л явах юм байна гэдэг яг тэр үед дахиад бүр ингээд батлаад шийдэжсэн байхгүй. Тэд нэг юм мөрөөдлөдөг байхгүй. Одоо Тэнгэрийн хүү гэж үжигээд дээ штэ. Тэрний их хатны дүрд тоглохыг мөрөөддөг. Ягаад тэгэхээр тэр дүр нь хүчтэй, тийм эмгтэй хүний одоо ингээд амар ирэлхэг зан чанаруудыг гаргасан тийм дүр. Тэгээд тийм болохоор би тэр дүрэд тоглол гоё ах гэж боддог. Яй. Окей. Эсэна. Яй. Сайн бэгэсэн үү? За одоо ингээд манай сонгодог бүжигийн хичээл маань ингээд дуусж гин. Гэтэ одоо би дахиад сургалттай л та. Гэтэ ингээд та нарыг аваад явж болохгүй жоохон хол болохоор энэ хүрээд ингээд дуусгаж байна. Та нар өнөөдөр надтай хамт миний оролцсон дугаарыг үзэж хамт байснараа төгөлдөр хуурын эрч хүчийг сонгодог бүжигийн оюун алархаа гой мэдрэмжүүдийг авсан байх гэж найдаж байна. Тэгэд би энэ мэдрэмжүүдийг бол өдөр болгон авдаг. Би мэрэгжлийн хичээлүүдтэй маш их хайртай.
Тийм болохоор би ирээдүйд сайн жүжигчин болж сайн явна гэдэгтээ итгэлтэй байна. Тэгээд одоо урлагийн хүн гэдэг ер нь бол өдөр алган юм завгүй байдаг. Өглөө гэрээсээ гараад амар орой гэртээ хараад 9-10 гэж хараал хичээлээ хийсээрээ л ер нь 11 12 болдог байхгүй юу? Тийм учраас одоо би хичээл рүүгээ сургалт руугаа явлаа. За ингээд хичээлийн дараа нэвтрүүлгийг надтай хамт байж үзсэн та бүхэндээ баярлалаа. Баяртай. Яа, заавч мөнгө оллоо. Махаа идэж авсан. Хүмүүс бидний талаар янз янзын юм ярьдэн штеп. Аюул энэ шоунд бүгдээрээ оролцож байгааг сонсож